안녕하세요. Сайн байна уу? Намайг HORENC компани захирал О Мёнгийн гэдэг. Манай компани 2025 оноос эхлэн Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүсэд барилгачдын ажлыг хариуцсан ажиллахаар хөрөнгө оруулалт хийсэн. Сөүл өргөө хотхон бол манай компани Солонгос зураг төсөл стандартаар барьж байгаа эхний төсөл юм. Бид стандарт орон сууцны чанар болон 5 тухыг дараагийн төвшөнд гаргах сөүл өргөө төслөөр дамжуулан та бүхэнд танигдна гэдэгт итгэлтэй байна. Сөүл өргөө төслийн 1-р ээлж 2027 онд ашиглалтанд орно. Цаг хугацаанд ашиглалтанд оруулахаа амлаж байна. Захиалагч таны итгэл найдварыг алдахгүй төлөө манай компани бүх ажилчид аюулгүй бат бөх 5 тухтай орон сууцыг барихаар хичээнгүйлэн ажиллах болно. Баярлалаа. Намайг Болдоотор гэдэг Сөүл өргөө орон сууцны хорооллын төслийн ерөнхий гүйцэтгэгч HORENC компани инженер. Бидний гүйцэтгэж буй орон сууцны төсөл нь орон сууцны дөрвөн блок, үйлчлэгээний 1 блоктой. Орон сууцны дөрвөн блок маань 15 давхар бүрэн зүтгэмэл хийцэлтэй байгаа. Бүрэн зүтгэмэл барилга маань газар хөдлөлт, галын дэвсвэрлэлт, дуудлын тусгаарлалт зэрэг олон давуу талуудтай байдаг. Барилгын зургийг Солонгос компани хийсэн байгаа. Энэ нь манай барилгын өрөө зохион байгуулалт дотор хэв загварыг Солонгосын маягтай болгож өгсөн. Жишээлбэл барилгын өрөөний дотор багаан дам дурны хийцэл төдийлөн ороогүй нь салбай шиг төлөв сайтай болгож өгсөн байгаа. Энэ бүсчлэлд орон сууцны 1 блокт ойролцоогоор 150 айл төлөвлөгдсөн байдаг бол манай төслийн 1 блокт 98 айл төлөвлөгдсөн байгаа. Энэ яг бусдад харьцуулбал 30% цөөн гэсэн үг. Давхартаа 46-аас 72 метрийг авдрааттай 2-3 өрөөнд байрны сонголттой байгаа. Ихэнх төслүүдийн хувьд авц зогсоолыг 30%-аар хийсэн бол манайх 74%-тай төлөвлөж өгсөн. Мөн авц зогсоол руу 24 цагийн хяналтын камер бүрэн шийдэж өгсөн байгаа. Авц зогсоолыг орон сууцны барилгаас тодорхой зайтай төлөвлөж, явган хүн болон хүүхдийн аюулгүй орчныг бид бүрдүүлж өгсөн байгаа. Манай төслийн бас нэг онцлог нь хүүхдийн тоглоомын талбайг айл өрх бүр 24 цагаар хянах боломжтой.